Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг соёлын гавьяат зүтгэлтэн цолоор чимэдэд оржийн Даваа Баяр ETV HD телевизийн үүсгэн байгуулагч Төрийн соёмны өмнө эсвэл цагаан төвийн өмнө одоо Монгол Улсын төрийн тэргүүнээс гавьяат гэдэг энэ хүнтэй шагналыг авахд үнэхээр сайхан байна. Энэ шагналыг авахд одоо манай хайр тань гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон дээрээс нь төр түмэн баялаг бүтээгчдийн маань их хувь заяагаар энэ одоо өндөр шагнал надад ирсэн гэж ойлгож байна. Монголын одоо баялаг бүтээгчдийн төлөө сүүлийн 10 гаруй жил Монгол улсыг 2 бүтэн тойл 32 мянган км явж 2000 гаруй баялаг бүтээгчдийг одоо сурчлан олон нийтэд алдаршуулж дээр нь одоо 1000 орчим нэвтрүүлэг контент бэлтгэсэн байна. 2016 онд Монголд маш их одоо эдийн засгийн бүтээх хямрал нөлөөлж явах тэр үед Монголынхаа одоо баялаг бүтээгчдийг дэмжигээд манай одоо ETV телевиз одоо Mass телевиз бусад одоо хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтраад бид нар эх орны 400 8 зохис руу одоо томилт аваад гарч ирсэн. Хаан үедээ бид нар баялаг бүтээгчдийн дэмжиж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гэдэг нэгэн ураагаар нэгдэж ингэж одоо их том ажлыг эхлүүлж ийлаа. Тэгээ тэр ажил маань тасралтгүй 10 гаруй жил өнөөдөр ч бас үргэлжлэлээр байгаа. Улмаар одоо баялаг бүтээгчдийг дэмжих холбоог үүсгэн байгуулж сүүлийн үед одоо үйлдвэрлэгч нар болон баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэдний дуу хоолойг төв төрөхийн төлөө сүүлийн жилүүдэд ажил ирсэн. За ингээд 3 жилийн өмнөөс Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон ажлыг хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг хариуцсан ажиллаж байна. Хүнсний хувьсгал гэхгүй цагаан алт, шинэ хоршоо, атрын 4-р аян гих мэтлэнгээр маш олон томоохон төс хөдөлгөөд хийж үндэсний үйлдвэрлэгчид баялаг бүтээгчийн төлөө чиглэгдсэн томоохон ажлууд явж байгаамаа. Энэ бодлогын чиглэлээр төлхөө ажиллаж байна. Монгол улс удахгүй үйлдвэрлэгчсэн улс хүчрэг улс болно гэдэгт итгэлтэй байна. Баялаг бүтээгчдийг дэмжих гэдэг нэрийг бол брэнд болгосон хүн шүү дээ. Тэгээ би бас урд нь өөртөө ярьж байхад бас 10 жил зүтгэжээж бас энэ нэрийг брэнд болголоо гэж ярьж байсан. Одоо сүүлийн үед ерөнхийлөгчийн зөвлөх болоод одоо энэ хүнсний хувьсгал гэдэг тийм энэ одоо хөдөлгөөнийг бол аюул сайн зохион байгуулж байгаа. Хүнсний салбарт ажиллаж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэл бол маш өргөн хүрээтэй ажлыг өдөртөн зохион байгуулж эрчтэй хүчтэй ажилдаг ийм хүн. Тэгэхээр энэ шагнал бол зүй ёсны шагнал эзнээ олжээ гэж бодож байна. Тэгэхээр бас үйлдвэрлэгч бидэрт бол бас их тусдын болж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал хөдөлгөөн өрнөд одоо 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тэгээд энэ хөдөлгөөнийг анханаас нь бүх нийтийн одоо үйлс болгох энэ үйлсийг манлайлж ажилласан хүн бол яхарга байхгүй манай Даваа Баяр зөвлөх маань өнөөдөр гавьяат цол хүртэж байгаад бид бүхэн их баяртай байна. Хүнсний хувьсгалыг яалтчгүй манай Даваа Баяр зөвлөх маань тэргүү маань хүнсний хувьсгал төрийн бус байгууллагын тэргүү маань бол энийг олон нийтэд тариулах ажлыг бол маш хийсэн. Одоо хоолгүй, нойргүй одоо ажилласан гэж бид нар хоорондоо ярьдаг. Тэр бол үнэн. Манлайлагч хүн гэж би бодож байгаа. Ягаад гэвэл хүнсний асуудал бол аль ч улсын хувьд бол хамгийн чухал асуудал. Тэгээ хүнсний одоо асуудлыг шийдвэрлэхэд төрийн зүгээс тэр дотроо одоо ерөнхийлөгчийн зүгээс том одоо зорилт дэвшүүлсэн байхад энийг тодорхой одоо манлайлагч цаашаага шинжил ухаанчаар авч явахд бол том хөв нэмэр оруулж байгаа хүн гэж бодож байна. 2019 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль баталж үүнээс хойш харин жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан идэвхтэй ажил баялаг бүтээгч гэсэн нэр ер нь брэнд болж байгаад бол Даваа Баярын маань хижээл зүтгэл бол хамгийн их чухал оролцоотой байсан. Удирдагч хүн байхгүй манай Даваа Баяр бол. Тэгэхээр бол одоо өмнөөс нь үнэхээр их баярлж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнөөс бас давхар баяр хүргэе. Төр засагтаач бас баярлалаа. Мянган баялаг бүтээгчдийг одоо ерөнхийлөгчийн зөвлөх болохоосоо ч өмнө дэмжиж ирсэн. Ерөнхийлөгчийн зөвлөх болсноосоо хойш ялангуяа энэ хүнсний хувьсгал хөтөлбөрт бол үнэхээр хүчин чармаалт гарган ажиллаж аж ахуй нэгжүүдийн хийсэн бүтээснийг олон түмэнд хүргэх тал дээр үнэхээр хичээл чармаалтай ажилласныг бол төр засаг үнэлж энэ өндөр шагналыг олгосон байхаа гэж бодож. За өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөгийн дарга Даваа Баяр доктор маань
гавьяат хэмээх эрхэм хүнтэй цол авлаа. Тэгээ даваа 2 зөвлөх мөн Монголын ард түмнийг эрүүл чанартай хүнсээр хангахад одоо сэтгэл оюунаа зориулж яваад бид нар бас талархаж яддаг. Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх маань өөрөө бас одоо хувийн хвшлүүдийнхаа яг суур ойлголтуудыг ойлгож, хуулийн төвшөнд нь мэргэжлийн нэгдсэн холбооны хуулийг одоо бас боловсруулахад оролцож явж байсан төр хувийн хвшлийн худалдааны хуулиуд байна. Энэ олон одоо хууль болон эрх зүйн орчинд нь суураар нь энэ асуудлыг шийдэж явж байгаа ийм одоо сайхан үе мөчш одоо шагнаж байгаа юм гоё алтан одоо үе гэж бодож байна. Даваа зөвлөх маань 2014 оноос баялаг бүтээгчдийн холбоо байгуулад тухайн үедээ бараг 21330 сумдаа салбар холбоодуудаа байгуулад баялаг бүтээгчдийнхээ эрх ашигыг хамгаалаад 10 жил болсон байна. Өнгөрсөн хугацаанд даваа зөвлөхийг санаачилсан маш олон ажлууд үндэсний хэмжээнд баялаг бүтээгчдийг яг баялаг бүтээгчдийн бүгдэнд нэг хүрсэн том ажлуудыг хийсэн байгаа. Өрхийн үйлдвэрлэгчдээс эхлээд үндэсний томоохон үйлдвэрлэгчдийг олон нийтэд таниулах, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээ, жаргал зовлон олон нийтэд таниулж сурталчлахад үнэхээр одоо олон жил одоо хөдөлмөр зүтгэсэн. Тэгээ энэ хөдөлмөрийн одоо өнөөдөр төр засаг маань үнэлээд энэ нэр хүндтэй шагнал авсанд нь төлөө их баяртай байна. Баялаг бүтээгч бидний төлөөлөл болж одоо төрд гарсан даваа ярих маань төрийн шагнал авч байгаад их баяртай байна. Би бол 15 настаас хойш мужийн мэргэжлийг сонгоод туслах мужианаас мастер мужийн хүртэл ажиллаж байсан. Тэр хугацаанд яг үед яг баялаг бүтээгчдийг дэмжих нэвтрүүлэг анх телевизээр мастерсаар гардаг байсан. Тухайн үед тэрийг үзээд энэ нэвтрүүлгээр нь ордог болохсон те энэ хүнтэй нэг танилцсан өшөө ингээд бас үйлдвэрлэлээ хөгжүүлсэн гэж боддог байсан. Тэгээд яг энэ миний амьдралд амар хүнд хэцүү цаг үе яг тохиолдсон үед яг даваа ярдар над руу холбогдоод чи ингээд эх орондоо баялаг бүтээгээ явж байна те ингэж үйлдвэрлэлд нь хөгжүүлнэ гэдэг чинь маш их цаг хугацаа ордог. Чи үнэхээр тууштай явж байгаа ах нь өөрийнхөө боломжоор дүүгээ дэмжмээр байна гэд намайг бас баялаг бүтээгч нэвтрүүлэгт оруулаад тэгээд маш олон бүтээгдэхүүнүүд маань ингээд олон нийтэд суралцж маш олон нэвтрүүлэгт оруулж дэмжиж өгсөнтэй тэрний хүчинд бас ингээд миний үйлдвэрсэн бүтээгдэхүүнүүд маань олон нийтэд бас хүрээд зөвөөр хүрээд тав юм бас амьдралынхаа хүнд хэцүү цаг үеийг туулахад даваа дарга энэ өөрийнхөө боломжуудаар болон яг хувь хүнлээс маш их надад тусалж бас дэмжлэг үзүүлж тэгээ яг миний урд бас чиглэл болж явж ирсэн та тэгээд энэ өнөөдөр тийм бас энэ олон баялаг бүтээгчдэдтэй энэ их олон боломжийг олсныхоо төлөө те дэмжлэг үзүүлснийхаа төлөө энэ сайхан шагналыг авч байхад миний хувьд маш баяртай ингээд сэтгэл ингээд догтлоод бас амар баярлцсан учраас бас тулгамдаад маш олон сайхан түүхүүдээ бас ярьж чадахгүй байна. Тэгэхээр бас баярлалаа гэж хэлье. Хүнсний хувьсгал бас баялаг бүтээгчдийг одоо хамгийн ихээр сурталчилж одоо таниулсан сүүлийн 2-3 жилд бол хамгийн их ажилласан ийм одоо шургуу хөдөлмөрсөн хүн бол яа харахгүй даваа ерөнхийлөгч. Даваа ерөнхийлөгчийн хувьд бол Монгол улсын гавьяат гэдэг ийм сайхан нэр хүндийг одоо өнөөдөр ингээд хүлээж ин тэгэхээр энэ одоо цугласан хүмүүсийн баярлж байгаа байдлаас харахад ч гэсэн энэ хүн бол үнэхээр нийгэмдээ ихийг бүтээсэн гэдэг нь яалтчгүй харагдаж байна. Тэгээд үйлдвэрлэгчдийн хувьд баялаг бүтээгчдийн хувьд гэвэл одоо яг бидэнд дутагдчихсэн яг тэр зүйлүүдийг олж харж чадсан. За тэгээд бас хөрөс ерөнхийлөгчийн санаачилсан одоо тэр баялаг хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд бол бас яг Монгол улсын хэмжээнд хүнсний салбарт бол дөрвтэй арга хэмжээ авч чадсан, хөрөнгө оруулалтуудыг хийж чадсан, урагшлуулж чадсан ийм том хөтөлбөр болсон. За энэ хүрээнд ч гэсэн энэ хүний одоо оруулсан хувь нэмрээ үнийг сурталчилсан энэ хүнсний одоо салбарын одоо баялаг бүтээгчдийг таниулж чадсан ийм гавьяатай хүн яа харахгүй гавьяатай хүн. Тэгээд энэ бол үнэхээр нүдээ олсон шагнал боллоо гэж бодож байна. Ер нь улс орн баялаг бүтээгчгүйгээр одоо хөгжинэ гэж байхгүй шүү дээ тийм ээ. Тэгээ Монгол оронд бол баялаг бүтээгчтэй дэмжиж ажиллаж байсан даваа баяр захирал байна. Өнөөдөр төрийн дээд одон шагналаар шагнагдаж байгаад баялаг бүтээгчд нь маш олон хөтөлбөрт оролцсон хүмүүс нь өнөөдөр баяр хүргэхээр ирсэн байна. Би тэдний нэг нь баялаг бүтээгчдийг одоо дэмжих одоо холбооноос одоо 4-5 жилийн өмнөөс манай үйлдвэрлэлээр анх очиж даваа баяр захиралтай танилцчихсан. Тэгээд түүнээс хойш маш их холбоотой, маш олон ажил дээр тус дэмтэй бидний хооронд нь танилцуулсан ийм одоо өргөн хүрээнд Монгол орныхоо хөгжил цэцгэлтэд нь онцгой хувь нэмэр оруулж ажилласан. Энэ шагнал бол одоо нүдээ олсон маш гайхалтай одоо шагнал байна л гэж бодож байна. Тэгээ даваа баяр захиралтай болон баялаг бүтээгч бүх хамт олондоо энэ сар шиндээ сайхан шиндээрээ илүү ихийг бүтээнэ бүгдээрээ улс орн хөгжин цэцгэлэх болтугай гэж өрөөе. Баялаг бүтээгчдийн холбоог одоо ингээд брэнд болтлоо ингээд өндөрт одоо нэр хүндийг өргөж ингээд ирсэн
даваа тэргүй маань одоо ингээд Монгол улсын гавьяат соёлын тэргүүний гавьяат соёлын гавьяат ажилтан гэсэн цаад төгрөгийн шагнуулсан маш баяртай байна. Үнэхээр одоо баялаг бүтээгчдийг үнэхээр зовлон жаргалтай нь одоо ингээд өнөөдрийн төвшөнд ингээд хүргэтэл нь одоо ингээд сайхан хөгжүүлж авч явж ирсэн. Тэгээ баялаг бүтээгчдийн холбооны одоо тэргүүлэгчдийн хувьд маш их баяртай байна. Тэгээ дээрэс нь манай энэ компаниг бас ингээд би одоо Monlevel компани захирал хүн байна. Манай компаниг одоо бас олон түмэн таниулахад одоо маш ховд өдөө нэмэр оруулсанд нь хувийн зүгээс бас баяртай байгаа. Тэгээд одоо даваа тэргүүнд одоо цаашдын ажил үйлс нь өндөр амжилт хүсье. Сайхан хэрэгцээ. Манайх болохоор Альба фильтр компани гэдэг үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд бид нар болохоор яг энэ баялаг бүтээж байгаа, Монголдо юм хийж байгаа ийм хүмүүсийнхаа одоо олонд таниулах тий одоо ингээд бас эрх ашиг нь хамгаалж явах зорилготой одоо ингээд удирдах зөвлөл маань ажиллаж явдаг. Тэгээ үүнтэй холбоотой одоо ингээд өчөө сайхан ажлууд бас хийгдэж явж байгаад нь миний хувьд их баяртай байдаг. Тэгээ өнөөдөр бас ингээд тэргүүн маань ингээд сайхан шагналыг хүртэж байгаад одоо энэ хамт олон маш их баяртай байна.